Зохиолч Элдайрима санжаах өгүүлэг. Би охинтойгоо нэг удаа сумынхаа амьлаг твтэж байсан юм. Манай өрөөнд надаас нэлээд хэдэн насаар ихч байрын бүсгүй охинтойгоо хөвтөж байлаа. Түүнийг пилжээ гин. Манай хоёрын хүүхдүүд хуйуулаа ханиад хөрөнгөтэй л хатгалгаа болдог. Нөхөр маань солонгос гарсан байсан болохоор би гэдэг хүн түүнд их л дуу муутай санагдсан бололтой. Үгүй алив чи яриач те. Би ганцаараа ярьсаар байгаад ам хатчихлаа гин. Тэр үнэхээр яриа ихч байсан юмдаг. Түүний яриаг заримдаа бодож миний дурсамж юм шиг сандаг шүү. Нэгэн яриаг нь би та бүхэнд хүргэе. Тэр ихч ихч нь хөдөөний айлын хөөн. Манайх нэгдлийн мал хардаг. Хувьдаа цөөхөн малтай айл байсан юм. Би ээжигээ нас барснаас хойш хідэн дүүгээ хөлөө олох хүртэл хүнтэй суухгүй гэж хатуу шийдсэн байсан да. Дүүнер маань гэрлэх нь гэрлэж айлын хүн болох нь болцгоо. Зарим хүмүүс миний тухай энэ хүнтэй суухгүй юм. Үгүй арай нөгөө манийн энтер нь биш байгаа да. Үгүй айл эсвэл хэн нэгнийх нь нөхрийн нууц хамраг байх гэсэн яриа чихний үзүүрт дуулдаж тэр бүр нь аав юм чихэнд хүрсэн байх гэж бодсон доо. Нэг өдөр аав минь надад аав нь дүүгийн чинь бараадаж хотод амьдардаг юм билүү дээ. Чиний нас чинь оройтлоо бушуухан хүнтэй сууж хүүхэд шуухтаа надад харуул. Үгүй ер нь энэ нутагт санжаа та хоёроос өөр гом бие гоцон толгой алга гэж нэлээд уурлангуй хэлж үлээ. Би сууй гэсэнд нь хүний хань ижил болох болоогүй. Эртхэн амьдралаа боддоо гэж хэлсэн хүн шүүд. Санжаа гэдэг нь 30 хол давсан хүн байх. Уг нь царай зүсээр намайг бодоход гайгүй. Яагаад гэрэлдэггүй өдий хөрснийг нь бүү мэд. Би хүүхэд байхдаа санжаа ах царайлаг хүн шүү гэж бодон аминдаа сайн байсан билээ. Гэвч нас нэмхийн хэрээр эр харж явахтай мантай болж нарсаар хоёрын хоорондох амьдралдаа түүрцээр өдий хүрчээ. Тэгээд би аавынхаа үгийг бодож эхлэхдээ түүний тухай дахин сансандаа яагаад болохгүй гэж өөрөөсөө асуухтаа болно гэж хариулсан юмдаг. Би аажмаар санжаа ахыг өөрийн болгох төлөвлөгөө гаргасан гэхүүтэй. Гэхдээ жишээ татахад намар сэрүү орохоор өмсөхтэй л ойж түүнийгээ ганц хоёр хүнд зардаг болов. Нэг л өдөр санжаа ах манайхыг зорж ирэхдээ хурах шиг оролцуулж 8 алцсан дээл худалдаж авч байсан юм. 2 жил худалдаж авсныхан дараа урамшуул болгож нэг цамц өгөв. Би тэр цамцныхаа ангирт зураг сүчиж хийсэн юм. Таныг манай амьдралд тус нэмэр болж дээлийг минь худалдан авсанд баярлалаа. Гэхдээ би таныг дээл хувцас оюулах сайн хань ижилтэй болоосой гэж 10 хэдтэйгээс л өдий хүртэл бодсоор ирсэн шүү. Та их сайхан хүн. Яагаад гэрлэхгүй явдгийг тань мэдэхгүй юм. Ер нь энэ нутагт та бид хоёр л гом бие гоцон толгой үлдээд байна да. Та ч бас эрэгтэй хүн. Магадгүй нэг өдөр хань ижил болчих хүнээ олох л байх. Бүр тааруугаар бодоход хэн нэгэн сайхан бүсгүй үр хүүхдийн төрүүлж та үр удмаа үлдээж чадна. Харин би гэдэг хүн хэн намайг тоох вүлээ? Тоохгүй байсаар насны эцэст ганц биеэрээ хорвоог орхиж мэднэ гэж бодохоор л харамсалтай санагдах юм да. Гэж ирээд л сүртэй дуусгаваа. Санжаа ах таг чиг жил болов. Би дотроо ийм бодож байлаа. Энэ арай ёстой нөгөө жинкнээсээ манин энтер нэш байгаа да. Эсвэл хөгшөрч байгаагаа мэдэхгүй намайга царай муутай гэж голоод байгаа юм болов. Нэг мэдхэд намрын ууланд цагаан хэрүү цавуутсан мэд тогтож жихүүн хөх салхи өрхний осроор дэлдэж эхэлсэн нэг өдөр санжаа ах шогшиж ирвэ. Би ч яана юу гэж бодсон бол гэж бодож байснаа ч аль хэдийн мартсан тул урдынхаараа л минь тусаа мэдэлцэн цай хийж өглөө. Тэгээд хідэн дээлээ түүнлүү дөхүүлээд галдаа түлээ нэмэж суув. Санжаа ах гинт танайх түлээ муутай харагдана. Би маргааш нөгөөдрөөс ганц нэг тэрэг түлээ дөхүүлж өгье дөө гэлээ. Амны хайрцгаар нь тааж ярддаг болсон аа минь тэгээ хүү минь айл зузааныг нь лав. Гүн өртгийг нь аяар өгсөн ч болно дөө гэлээ. Санжаа ах төгшөөлгүй аав руу дөхөж чихэн дээр нь би танаад түлээ дөхүүлье гэхэд нас дээр гарсан аа минь ханцуугаараа нулимсаа шударч баярлалаа гэв. Би ч нулимсаа тогтоож дийлгүй ухсхийн гарахтаа хоёр хүргэндээ жигтэйхэн их дургуй минь хүрсэн сэтгэлээ онгойлгон мусаа юмнуудын ажил төрлөн тэндэл байдгийн байгаа үз. Амралтын өдрөөр хүрээд ирж болно д. Аймгийнх нь холддог юм аа гэхэд сумын төвөөс юу хүн байх вэ гэж үглээд буцаж гэртээ оров.
Санжаах нэг дээл аваад гэрээс гарахдаа нохой хоржуу миний хажуугаар гарахдаа би таны хөвөлжөөнд гэрээ барьчих уу гэд намайг хариу хэлхийн завдалгүй яваад өгчүүлээ. Нөгөөдөр нь түүнийг шар тэргээр хөрөөцсөн мөчөр авчирч буулгахт нь та гэрээ нүлгэхээрээ хэлээрээ. Юмыг чинь төхөрч өгье гэж хариугаа өгсөн юм. Тэр цагаас хойш олон жил өнгөрч энэ охин маань манай баг хин цүүхэдтэй нэг хэсэг жаахан мөнгөнсаа. Одоо түрүүчин томорч сургуульд эмсүүдэд сурч байна. Том хүү маань гагнуурчин болно. Гэхдээ дунд охин маань ойдолчин болно. Би Пилжээ эгчийг эмнэлгээс гаргахт нь түүний нөхрийг харсан юм. Нэрэл залуудаа давгүй царайлаг байсан тодорхой юм. Удалгүй охин бид хоёр ч эмнэлгээс гарсан нөхөр маань намайг уйтгар гунигт автуулж одсон шигээ эргэж ирээгүй юм да. Солонгос явсан хүмүүсийн түрүүч ирэхдээ "Өө тэр тэндээ эхнэр хүүхэдтэй болсон байна лээ" гэж ярьсныг нь би сонсохдоо тэгтлэх шаналаагүй юмдаг. Хүн хүнийг хүлээсээр сүулдэ цөхөрөхөд гомдол гуник гэдэг нэг л өдөр цаас шиг хийсэд алга болдог юм билээ. Саяхан охин маань найз залуугаа дагуулж иртэл мөнөөх Пилжээ эгчийн хүү байсан шүү. Би сайн аав ээжийн хүү сайн хүүл байгаа. Охин минь аз жаргалтай амьдрах нь дээ гэж бодож байсан. Үнэхээр л охин минь одоо сайхан амьдарч байна. 2 ч хүүтэй болсон. Би ганц биеэр туулсан энэ амьдралдаа харамсдаггүй. Охиноо хойд эцгийн гар харуулахгүй гэж зорьсон амьдрал минь бусдын ладал амьдрал шүү дээ.